үзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын ерхий аудиторын бүрэн эрхэт хамаарах аудитын тайланг баталгаажуулах эргүүр хэрэгжихгүй хууль тогтоомж зөрчигдөх нөхцөл үүсэт байгаа тул улсын хурлаар Монгол Улсын ерхий аудиторыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг танилцуулж байна. Жижигдэн дуулдар хөгжүүлэх сангийн хөнгөлтөө нөхцөлтөө зээл авсантай холбогдуулан Монгол Улсын ерхий аудитор Дэврэлбаатрыг төрийн аудитын тухай хуулийн 13.9 дэх хэсэг заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг танилцуулж байна. За энэ чөлөөсөнтэй холбогдуулан Монгол Улсын хурлын тухай хуулийн 11.1-ийн 16 дахь залд Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45-ын 5 дахь хэсэг төрийн аудитын тухай хуулийн 13.1 дэх хэсэг заасныг үндэслэн Монгол Улсын ерхий аудитороор Дорж Сүрэнгийн Зандан Батыг томилуулах саналыг танилцуулж байна. Зандан Бат нь Өмнөгов аймагт 1967 онд төрсөн. 1992 оноос эхлэн нийслэлийн найрамдлын арианы ардын депутатуудын хурлын гүйцэх захиргааны хэлтсийн мэргэжилтэн, нийслэлийн Баян Зүгт дүүргийн татврын хэлтсийн татврын улсын байцаагч, нийслэлийн татврын газрын татврын улсын байцаагч, нийслэлийн Хан уул дүүргийн татврын хэлтсийн дарга, татврын ерхий газрын улсын төсвийн орлого хяналтын газрын дарга, нийслэлийн Хан уул дүүргийн засаг дарга, нийслэлийн Скватер дүүргийн татврын хэлтсийн дарга, зам тээврийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга, зам тээврийн яамны зам тээврийн хяналтын хэлтсийн дарга, зам тээврийн яамны санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, зам тээврийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалт үйлдвэрийн хэлтсийн дарга, татврын ерхий газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан туршлагатай. Зандан Бат нь төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын 2 дахь хэсэг заасан Монгол Улсын ерхий аудитороор томилогдох хүн тавигдах шаардлагыг хангасан болно. Ийм Дорж Сүрэнгийн Зандан Батын ажлын дадлаг туршлагыг нь харгалзан Монгол Улсын ерхий аудитороор томилох саналыг хэлцэн дэмжиж өгөхийг хүсэж байна. За төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн Намсран Амар Заяа танилцуулна. Амар Заяа эрхэм гишүүнийг энд дурж байна. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий аудиторыг чөлөөлөх томилох тухай асуудлыг Монгол Улсын их хурлын чуулганы тухай хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ын 1 дэх хэсэг заасны дагуу Төсвийн байнгын ороо 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал дүгнэлтийг гарган та бүхэндээ танилцуулж байна. Монгол Улсын их хурлын дарга Г. Зандан Шатар төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэг заасныг үндэслэн Дорж Сүрэн орлогын Хүрлбаатрыг Монгол Улсын ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Улсын хурлын дарга Г. Зандан Шатар төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-ийн 1 дэх хэсэг заасныг үндэслэн Дорж Сүрэнгийн Зандан Батыг Монгол Улсын ерөнхий аудитороор томилуулах саналыг гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Д. Зандан Бат нь Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль, Отхон тэнгэр дээд сургууль, Монгол Улсын эрдмийн их сургуулийг тус төгссөн эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй орос хэлтэй. Д. Зандан Бат нь найрамдлын арианы ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн Баян Зүрх дүүргийн татврын хэлтсийн татврын улсын байцаагч, Хаан уул дүүргийн татврын хэлтсийн дарга, татврын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газрын дарга, Хан уул дүүргийн засаг дарга, Сүхбаатар дүүргийн татврын хэлтсийн дарга, зам тээврийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга, хэлтсийн дарга, татврын ерөнхий газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр тус ажиллаж байсан. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан Улсын хурлын гишүүн Амар Заяа, Батнасан, Мөнхбат, Оюун хоорол, Пүрэв Дорж, Эрдэнэ нар асуулт асууж дараах саналуудыг гаргасан болно. Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг хариуцлагатай байгууллагыг удирдах албан тушаалд томилогдох гэж байгааг нь онцлон тэмдэглээд төсвийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд алдаа, зөрчил, жил бүр илэрч төрд итгэх, ард түмний итгэл алдарч байгаа тул төрийн аудитын байгууллагын аудитын чанарыг дээшлүүлэх, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэхэд нь зөвлөж туслах, үйлчилгээ үзүүлдэг байгууллага болоход нь анхаарах, орон нутагт санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх үүрэг тодорхойгүйгээс анхан шатны хяналт шалгалтын чиг үүрэг бүрэн хэрэгжихгүй байгаа нь төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахаар байгаа тул мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүү хяналт шалгалтын нэгжийг өмнөх бүтцээр нь ажилуулах нь зүйтэй. Төрийн аудитын байгууллага нь улсын хуралд ажлаа шууд хариуцсан тайлагнадаг, улсын хурлаас удирдлага нь томилогддог, төрийн хяналт шалгалтын байгууллага тул хараат бус, бие даасан байдал, нийгмийн баталгааг хангасан хууль эрхцэн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
мөн аудитын хяналт шалгалтын зардал төсөвт тусгадаагүйгээс тухайн жилд аудит хийх боломжгүй болж батлагдсан аудитын сэдвт өөрчлөлт орох дутагдал давтагцаар байгаа тул гүйцэтгэх аудитын үр өгөөчтэй ноёлдуулан гэрээт аудитаар зайлшгүй гүйцэтгүүлэх ажлын аудитын зардлыг төсөвт бүрэн тусгах, санхүүгийн хувьд хараад тусаар төсвөө батлуулдаг эргэцэн орчныг бүрдүүлэх зэрэг саналуудыг гаргасан болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36-гийн эштрэг 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын ерөнхий аудиторыг чөлөөлөх томилох тухай Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулсныг та бүхэнд тараасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий аудиторыг чөлөөлөх томилох тухай асуудлаар Төсвийн байнгын орноос гаргасан санал дүгнэлт Улсын их хурлын тогтоолын төслийг хэрэгцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.